За энэ болохоор буужа монтажны 30-30 харьцаатай дөрвөлжин том цагаар байгаа. За энэ нь болохоор 5 хуудас 10 нүртэй тухайн хүүхдийн хөрөг зургаар эхэлнэ. За тэгээд хичээл ордог багш нар ангийн хүүхдүүдийн бүх зургууд норноо. За ингээд сургууль дээр болон гадаа студид дээр гэсэн зургуудыг бид аавна. За тэгээд үйл ажиллагааны зургууд бас нэмэгдэнэ. Хонхны баярын зураг нэмэгдэнэ. За ингээд 10 хуудас дуусна. За энэ нь болохоор хойноо 12 шиг юм хар хуудастай байгаа. Цаанаасаа монтаж нь ингэж ирнэ. Энэ ямар очтой вэ гэхээр бид нар хүүхэд тус бүрд энэ зурганд нь давтагдаагүй 24 шиг зургийг тусад нь хэвлэж өгнө. Энэ зургуудыг нь бид нар өгөхдөө ийм боосон бэлтгэсэн хамт өгнө. Энэгээр яах вэ гэх юм бол энэ ч ингээд хүүхэд тус бүрд балын өгнө, зургийн наах дабл сайдын өгнө. 55 шиг стикер байгаа. Тэгээд энэ washi tape гээд тууз наалт байгаа. Энэгээр хүүхдүүд маань өөрсдөө монтажа өөрсдөө бүтээх юм аа гэсэн үг. За тэгээд энэ 24 зургийг ингэж бичээд наагаад гой юмнуудаа бичээд ингээд өөрсдөө нэмэлтээр илүү их дурсамжтай болно. Тэгээ өөрсдөө байгаа дурсамжтай өөр зургуудыгаа бас өөрсдөө хийж болно ингээд баяжуулаад. За ингэж яваад сүүлийн 2 хуудас байгаа. Дурсамжийн хичээл хонхны 2 өдрөөр орох дурсамжийн хичээл хийсгийг энэ бид нар оруулж өгсөн байгаа. Энд ч нэ дурсамжийн хичээл нь бас монтажтайгаа цуг үлдэнэ гэсэн үг. За энэ дурсгалаа үлдээгээрээ гэсэн хэсгээр бол дурсамжийн үлдээгэр гэдэг дээр бол хүүхдүүд бие биендээ өгж одоо зураг зурулах, сэтгэлээ өгөө бичих, мөн гарын үсгээ зурах тийм хэсэг байгаа. За энэ болохоор 30 хэмжээтэй буужа монтаж байлаа.